Өнөөдөр 1 сарын 16. За энэ манай Монгол оюутнуудын байрладаг байр. 2 байр байдгийн нэг нь юм бэлээ. Ингээ харахаар айгуу гоё. 3 давхар. Ийм гоё цэвэрхэн тухтай янз юм байгаа. За одоо бүгдээрээ гол татсангуудаар оръё. Гомон татсан, лосол татсан гэдэг 2 гол шашны одоо их сургуулиуд байгаа. За манай монголчууд маань ийм гоё байранд амьдардаг юм байна. За одоо энэ баруун талд харагдаж байгаа байр нь болохоор Туваа оюутнуудын байр. За тэгээд Халимаг Өвөр Монгол гэд бүх одоо нэг Монгол Угсаатны ламнар маань өөр ингэсэн оюутны байртай байлээ. За миний одоо яг ингээ буусан газар болохоор оюутны хотхон байгаа байхгүй юу? Айгу хөрхөн. Тэгээд нөө далаагч морилсан байгаа болохоор энэ хаваар буудал, хостел, гест хаусд нь дүүрсэн байгаа. Тэг би айгу азтай ингээ эртнээс нөгөө найзуудынхаа буйнаар гэдэг шиг тэгээд байр бэлдүүлсэн байсан болохоор айгу гоё тухтай ганцаараа ингээд байж байгаа. Өнөөдөр бас айгу халах шинжтэй би зонтгоо авахаас залхуураа гараад ирсэн. За тэгээд энэ айгу гоё. Би та бүхэн өчтөрөөс хэлсэн байх тийм нэг ингээд зилүүд ерөөсөө ингээд газар байгаа хгүй тий. Тэрийг ингээд ийм гоё ингээд баг хороолол одоо юу гэдгийг тосгоноос илүү гоё. Тийм гоё ингээд болгоцсон гэхээр айгу гоё санагцаад. За бүгдээрээ одоо гоё яг гол газрууд руу явж үзье. Ингээд алхаад явхаараас юу юм бэлээ. Өөрт маань дасгал хөдөлгөөн болоод. За тийм ямар ч гэсэн айгуу гоё дулаахан байна. Би микэ зүгээдхий. Би сайн нөгөө Daily Entry влого ирэхээс өмнө янзлсан байхгүй жилийн өмнө влого. Тэгээд яагаад би ингээд жилийн дараа янзлсан бэ гэхээр одоо яг ингээд 2 сард нөгөө интекийн засгийн газрын тэтгэлэг зарлагдаж байгаа. Тэгээд би тэрийг одоо залуу IT инженерээр газрын төсний инженерээр сурах байгаа хүүхдүүдэд айгүй тийм том боломж гэж харж байгаа байхгүй юу? 3 жил бакалавртаа сурчин. Тэгээд тэр мэрэгчлэрээ цаашаа одоо Англи, Австрали энтерийн их сургуулиудад мэрэгчлэлд дэвшлүүлэх мастер энтер сурахад бол амар тийм боломжтой. Тэгэхээр тэрийг нөгөө одоо ашиглаа 3 жил интег сурчаад тэгээд цаашаа гоё өөр том дэлхийн одоо өндөр хөгжилтэй орнууд руу сурч болно. Тэгээд интегт болохоор англи хэл дээр бүх хичээл заагдана. Тэгээд дээрэс нь яг сургуулаа сайн сонгоод газраа сайн судлаад очвол ямар ч одоо нөгөө яг аюултай газрууд мэдээж байгаа тий ялангуяа эмэгтэй хүүхдэд. Тэгэхдээ тэр сургуулийн орчин кампус энтер нь бол мэдээж айгүй сайн хамгаалалттай тийм байдаг юм лээ. Тэгэхээр сургуулаа сайн сонгох хэрэгтэй. Тэгээд мэрэгчлээ сайн сонгох хэрэгтэй. Тийм гоё боломжийг би лав 18 тайсан бол шууд одоо англи хэл дээр сурна гэж явах байсан. Тэгээд миний одоо 2 дахь удаагийн энтгийг ирэлттэй. Гэхдээ ингээд хүмүүсийн тус дэмээр би ингээд гоё яваад байгаа. Гэхдээ ерөнхийдөө ганцаараа бас хэд хэдэн газараар явж исэн. Тэгэхээр ер нь болгоомжтой. Хүнтэй одоо зөв найрсаг харилцаад тэгээд зайтай байхад бол ер нь гайгүй надад бол санагцсан. Гэхдээ юмд ам гарч болохгүй те. За одоо бүгдээрээ камера эргүүлээд энэ хавийг харъя. Тэгээд би өөрөө влогоо үзсэн чинь амар гоёсэн. Тэгээд энийг мэдээж ирээдүйд дүнэр та. За тэгээд 40 50 гарч байгаа өөртөө бас зориулж байна. Чиста те энд коммунити энтгэхт ирсэн. Ингээ явж ин шүү гэд зорьсондоо хүрч чаддаг шүү. Тэгэхээр бити санаа зовоорой. Наадаа амилгүйг номож хийжилж байна. Тэгээ нөгөө ламнар яадаг болохоор ч юм уу тэгээ уур амьсгал амар тайван нэг тийм. Тэгэл бүх юм ерөн сэтгэлтэй холбоотой юм байна дөө. Сэтгэл сайхан байхад тэгээд амьдарч байгаа газар орно ч гэсэн дагаад гоё болдог. За өнөөдөр би чинь 3 дахь өдөр зүг 14 15 тийм 2 өдөр болж байгаа. Өнөөдөр 3 дахь өдөр. Айгу гоё яана. За энэ адил өстө. Бүтээн байгуулалт гоё хийгдсэн байгаа. Сүрхэн нарийн хооронд зайтай билээ. Өдөр алга ингээд нөгөө 3 талхаа тавил ер нь бол жингээ барин туран парк. За тэгээд одоо яг энэ нь болохоор ингээд гол зам нь байгаа хгүй төв зам нь.
Нарны зам гэлээ. Манай ламнаа тоглоод тэгээд нарны зам нь энэ явж байгаа зам жилээ аль нэлээ. За тэгээд одоо энэ яг уулзаараас нь штэ. Баруун тишээ ирэхээр дээшээгээ кофе шоп, дэлгүүр энтер нь байгаа. За тэгээд зүүн тишээгээ ирэхээр яг гол нөгөө гомнатсан, гомонгийн их сургууль, Лослын их сургууль гэдэг хоёр сургуулиуд нь байгаа. Тэгээд баруун талд нь зүүн талд нь ирэхэд одоо ингээ бүгд эргээд далаагшин байгаа газар. Coconut-ийн juice ууж болж байна. За тэгт. Гэ шашны холбоотой юм хүм зүүн таарч. Би эндээс нэг зангаа өнөдөр авнаа. Тэгэхгүй маргааш далаагч төр орох учраас уулзсан найзуудтай зангаа өгөөд одоо хамгаалт гэсэн үг шүү дээ. Далаагшийн одоо шивчлэгтэй юм гэдэг ч одоо юунаас илүү сайхан. За тэгээд зандаа ирэх. Яан зэн гоё юм зарж байна. Хай зэрхэн газар аастай. Захлаа бүгдээрээ энэ арта түк нүртлийн бүрхэн байрлж мэрэлцэн. Нэг хооны момент бүр ямар унжаа вэ? Чимэн хитэн удаа турж хитэн удаа хөхүүлсэн бэ. За өчигдөр орой энд нэг хөрхөн ном хаялцаад байсан. Газар нь тэгээд амар хөрхөн нэг жоохон 3 4-тэй гэмээр нэг ламхай. Тэрний ном аялцж байгаа ийш. Агаа нарт ирэхлээр хоёр тишээ гүйлгээд амар хөрхөн. Тэгээд би бүр ихтэй үрээ зургийг авах гэсэн чинь надраа гүйж ирч тэрврүүлээд амар хөрхөн байсан. Өнөө нас яваад нэрээ өчигдөр бас айгуу тийм хүүхд мөхтэй айгуу хөрхөн санагддаг болт юм. Би тэгтээ ер нь хүүхдэд хайртай хүн юм шиг байгаа. Тэгтээ багтаа нэг жоохон драма авцсан одоо. Хүмүүс одоо ямар их юм драматай юм. Зүгээр яхад эрт хүүхдтэй болж болохгүй гэсэн нэг тиймэрхүү юм айгуу хүчтэй суудсан хүнэлтэй. Тэгээд өчигдөр ламхайг бүр тэрвүүлсэн чинь дараа нь бүр уйлаад сэтгэл хөдлөлт айгуу хөрхэн санагдаад тэнийг жоох юм бийж бас ном сурахад миний дүнтэй айгуу хөрхэн санагдсан. Одоо яг ламнар тэнд ном хаялцж जैन. Тэгээд орж болдог гэсэн учраас хэдүүлээ орж үзье. Гоё дулаахан. Гоёна. Ингээ хүмүүс гороо игээд хийд орноо сургуулийг тойроод гацанг тойроод явж байна. За өглөө ерөнхийдөө болохоор 9-өөс цуглардаг гэсэн. Тэгэхээр нэг 8 өнгөрөөг бол ер нь ламнар маань гараа явчих тийм байлээ. Орой одоо ингээд нөгөө 9 гэхэд нөгөө 2-2-ороо яажсан ном аялцаанд дуусаад тэгээд дахиад бас ингээд аюу хичээл ном ихтэй шөнө 12 болж байхад хүртэл гадаа ингээд номоо чижилээд хүүхдүүд байжсэн. Тэгэхээр амар мундаг. Ер нь ингээд цагийн хуваар нь өдөржингөө ингээ ямар ч одоо юу гэх юм өөр юм хийх завдалгүй л ингээ томлож байгаа. Энэ тест. Ийм гоё том юм биш. Намаа ялцчих. Энэ тэгээд ламнар л ах шиг энэ. Энэ гороо хийж ингэж алхаж болдго юм болов? Ичээд гэлс тийшээ авчлаа. Тэгвэл хүмүүс амир хараад бичлэг хийгээд аваа болохоор бас гэтээ манай буддын одоо нөгөө сүм хийж юм уу тэг бичлэг хийж болохгүй юм тэгээд ерөөсө тэгтгүй мэлээ. Тэгээд зураг мурга авуулаад энэ мөр ингэ явж болох юм байна. За болохгүй мэнэ би буруу юм явсан. Өвстэй газар явмааргүй. Сандалтай байгаа болохоор. Буцаад л ингээрээ. За ингээ ямар ч гэсэн намаа хаялцаад хүүхдүүд за одоо би хэлхийг ойлгохгүй юм чинь. Бас яг хажуунаас нь бичих гэхээр ичээд байна. Хүмүүс угаасаа ламнар чинь нэг туртай байдгүй мэлээ тэгэхээр. За ийм гоё. Сургууль.
За тэгээд өмнөд энтгэхт одоо ирсэн миний сэтгэгдэл гэвэл айгуу гоё тайван амгалан тэгээд дулаан уур амьсгалтай байна. Борооны улирал энтер нь ямар байдаг юм бол мэдэхгүй. Тэгээд жирийн үеийнхээс бол хөл хөдөлгөөн айгуу ихтэй байгаа гэсэн нөгөө далаа шиг ирсэн учраас жирийн одоо сүсгтэй олноос гадна нөгөө гурван үндсэн сургууль байдаг гэсэн шүү дээ чорын. Тэгээд тэр нь дотроо 2 одоо сургуультай. Тэгэхээр тэр одоо нэг тэр одоо тэгээд нэг сургууль нь яг эндээ 2 ингээд сургууль нь байрлаж байгаа. Тэгээ үлдсэн нөгөө нэг 3 сургуульчин дотроо 2 гэхээр нийт 6 сургуультай. Тэгээ үлдсэн 4 сургуулийнх нь бас ирээд одоо яг ном хаялцж байгаа юм байлээ. Тэгэхээр жирийн үеийнхээс илүү олон лам нартай болчихсон. Тэгэхээр айгу бас юу сонирхолтой. Орой ингээд ном хаялцаад энүүгээр дөрөв ингээд лам нар суугаад мэтгэлцээд тэгээ айгу гоё юм байлээ. Ийм гоё бүтээн байгуулсан болохоор далаа гэх үнэхээр мундаг. Үнэхээр мундаг. За одоо бүгдээ энэ гоё сургуулийн яг урдаас нь очиж харъя. За хэдүүлээ яг энэ сүмийн одоо энэ 18-нд бас нэг юу болох га ном аялцсан болно гэдгийгсэн. Тэгээ тэрийг үзнэ. Азтай байгаа юм да. Ламнар. За одоо яг гол Лосол гээ сургуулийн үүдэнд ирсэн байна. Талаа гişin зураг өстэй хаасайгүй. Бис мөхөд сая ирэх. Хаагийн танаа сарна юм хүртэл. Хооронд. Болсон. Ретрит юм байна. За тийм хид рүү орохдоо хутлаа мэдээж тайлна. Өглөө хуталтай юм шүү дээ. Өчигдөр би 2 лам найз нартайгаа ирээд бүх юмаа тайлбарлуулаад авсан байгаа. Тэгээд тэр хоёр маань миний зураг хөргийг авч өгөө. Хувийн зурагчтайгаа л явсан да. Уран зургийнх нь дотор интерьер юу деталь эднэр амар гоё агаад. Өмнө нөгөө модон дээр хийдэг байж байгаа хараад идэг байсан. Одоо болохоор ингээд цемент дээр холиод тэгээд ерөөсөө яахгүй гэж манай лам найр байгаа. За энэ болохоор нөгөө орчлонгийн үрд. За ингээд нэг гişгэн харуулчих. Там хүний орчлон тэнгэр бэр дасуур гэдэг нөгөө 6 ТV байгаа юм шиг байна. За орч бүгдээрээ гоё мөрөгцгөө юу. Энэ том хурлын зал. За би өчтөр мөргөл үлдсэн. Гэтэ өнөөдөр видеогоо төгсгчүүд мөргөнөө. За энэ тэгэхээр бас боддын шашинтай хүмүүс байдаг хөрснөх нь. Яг нөгөө Монгол гандандаа ороод ирсэн юм шиг. Гоё. Дулаахан мэдрэмжтэй. Амар том зал агаад. За зэгтэн ламд багтдаг гэдэг л өчтөр. 800 гэлөө. 1000 гаруй гэлөө. Том хурлын зал. Одоо яг гол нь очиад та гоё үзүүлээ та нартай. Эндээс хадаг аваад тэгээд далаагчдаа бог зон хувьд бурхан багшд гээд ногоон дарих бас байлээ. Тэгээд бүх бурхтуудаа хадаг өргөж болно.
За одоо яг гол шүтээний бүгдээрээ хараад тэгээд зя яг энэ гол тэгээд за бурхан багш маань богд 100% 2 савтайгаа тэгээд далайн агшийн хүрэг бас байлээ. Ногоон дээрх маань байгаа. За энд ингээд бүх зүйлийг гоё харж толдож болж ийм гоё бүтээн байгуулалт хийсэн байгаа. Энэ эндгийн одоо энэ ламдрын төвт ламдрын хэрэглэж байгаа энэ арц хүчит нэр айгу гоё өндөртэй юм билээ. За өөрийнхөө бичлэгийг энэ гоё сүм бурхан багштай талаагчтай зургийг видеог нь хийчих. За бүгдээрээ одоо ногоон дээрхээс эхлээд мөргүүд явъя. Тэгээд өчтөр хадаг өргөцсөн маргааш бичлэг хийхгүй ч юм өнөөдөр ч юм бичлэг хийхгүй байхдаа орж хадаг өргөе гэж бодож байна. Тэгэхгүй бол 1 зэрэг 2 3 юм барихаар салгартаад ээж магадгүй. За тэгээ хамтдаа гоё гэрийнхнийгаа тий хайртай хүмүүсийн бодоод бүгдээр даатгая. Би намайг үзэж байгаа бүх хүмүүсийг даатгадаг. Нарын гоё найрсаг. За энэ ногоон дээрх бурхан маань. За ногоон дээрх болохоор нөгөө зовсон амьтад хамгийн түрүүнд ирж тусалдаг. Тэг ялангуяа эмэгтэй хүмүүст их сайн ингээд манай ганданд шөнийн 8 15 өөр хэдэн дэлээ нөгөө ногоон дээрхийн шиваа гэдэг мандал шиваа гэдэг хурд тийм хэлээ. Тэгэхээр одоо эмэгтэй хүмүүс ялангуяа хүүхдтэй хүмүүс бол аяг ногоон дээрхийг шүтэж ногоон дээрхэд мандал өргөж за тэгээд өргөдтэй болох дэскол сайн хүнтэй очих гэдэг юм. Тэр юугаад сайн даатгавал зүгээр юм лээ ногоон дээрх эмэгтэй хүн хамгийн ээлтэй. Тэг би бас шүтдэг. Дари дүрээс ухаан. Бүгдээрээ далаагчтай мөргөнө. За энэ одоо яг гол шүтээ бурхан багш богд 100% 2 савтайгаа ингээд мөрөлж байна. Тэгэхээр гоё. За бүгдээрээ одоо ажил үйлс бүтэмжтэй бодлого ашигтай хамгийн гол нь эрүүл эмэгтэй хүүхдүүд аз жаргалтай сэтгэлийн амар тайвантай. За тэгээд нүгэл хилэнц альва муу бодол сөрөг бүхнээс хол сайн сайхан бүхэн амьдралд маань ирж байх болтугай. Тэгээд сайн сайхан бодол сайн сайхан зүйлсийг ярьж ойр орчимдоо түгээж олон хүнд тустай амьдрах юмсан гэж эрүүл тавьж байна. За намайг үзэж байгаа таны гэр бүлийг за их болсон 6 зул хамаг амтны бүгдийг эрүүл саруул байгаасай. За тэгээд тусгаачлан хах одоо яг австрийн хүчтэй тэмцэж байгаа хүмүүс бүгдээр урдан хүчин уялан дийлж дахин өвдөхгүйгээр хайртай хүмүүстэйгээ хүлэг бүтэн сайн сайхан урт удаан наслаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. За та бүхэн ч гэсэн дотроо бодоод нараа их чигээ бас дотроо бодож байгаа шүү. За ингээд хувираа ихч нарын бүгдийг бодцсон. Солонгоо ихчэнтэй бүгдээрээ панер их болсон 6 зүйлд орсон яваа шүү. За энэ айгуу хөрхөн бидний одоо хамгийн сайн таньдаг хүн байгаа. Нүүрэн дээр гэрэл тусаад энэ далаагш байгаа. За далаагш. За энэ жанраас бурхан мөн үү? Би өчтөр 2 ламаас асууж амжаагүй. Буруу байвал уучлаарай. Жанраас бурхан гаранда мэлмий тол энтер байж дээ. Тэгэхээр биш юм байна. Би нэг сайн асуунаа. За тэгээд одоо бүгдээрээ гоё далаагштай мөргий. Далаагш маань энд заларч байгаа. Далаагштай мөргөнөө. Далаагш нь баярлаа. Одоо маргааш би тань дээр орж мөргөж одоо blessing хадас авна. Тэгээд ийм гоё боломж олгож байгаад баярлаа гэд мөргөчье. Тэгээд би бас ингэвт бас нэг сар гарan болно. Дараа нь Непал Бали гээд явах учраас намайг аяллаа туршид харж хамгаалж хүчин зовлон гай барцтаас хол байлгаж аян замд маань эрүүл өргөөрэй далаагш минь. Тэгээд ажил үйлс маань бүтэмжтэй эрүүл их байх хатан туслаарай. За. Шавь. За одоо энд болохоор ерөнхийдөө хий долгонд одоо сахиус байгаа. Тэгээд за энэ лосол гацангийн одоо сахиусан дээр хэдүүлээ орж байна. За сахиусны одоо өрөө. За би өчигдөр мөрөгцсөн учраас өнөөдөр гоё юу яа бүгдээрээ гоё тойроод бичлэгээ хийчихье. За ингээд сахиусны хамгийн хүндэтгэлтэй өрөө байгаа. За сахиус. Энэ гоё. За одоо манай
Хуурай дөө. Анхаа маань энэ дээр бичээд байсан. Яасан юм бол цааш бас ажил үлсэн яасан юм бол би дүүгээ нэг даатгахаа марцсан байна. Одоо дүүгээ нэг даатгах юм. Бас дүүгийнхаа гэр бүлийг хайртай дүүгийнхаа гэр бүлийг бас даатгах юм байна. За видеогоо дүр зогсоож байгаад хүмүүсээ цахан даатгахаар явчих. Дүүгийнхаа гэр бүлийг даатгах. За лосол татсан маань ийм байна. Одоо бүгдээрээ гомон татсан руугаа явнаа. Түр унтаач. Нэг. За. За сая бид нар лосол татсанд мөргсөн. Одоо яг замынхаа нөгөө талд гомон татсан маань байгаа. Хамтдаа оръё. За алтарт Гомонгийн их сургууль. Өчигдөр би бас ороод мөргөөд бүх зүйлийг тайлбарлуулад бүр 7 агшийн өргөөнд бүртэл орж үтсэн, мөргсөн. Одоо болохоор 7 агш маань тэр хойноога өргөөнд морилж байгаа юм байлээ. Одоо яг тэнд харагдаж байгаа. За ламнар маань энд юу гэж ном аялцж байгаа байна л та. За тэгээд готлаа тайлаад дэше гарцгаая. Би бас биз марын энэ яг хойно 0 байдаг санагдаад байна. Хүмүүс бас өнөөдөр гороо хийж гин өглөө оройдоо хийдэг. Өдөр айгүй халуун учраас гэртээ сайхан унтаад амраад усанд ороод байжсэн зүгээр юм бэлээ. Кофе шоп эднэр нь орой онгоодог гэж тэгчихсэн. За Гомонгийн их сургууль маань түрүүний Лослын их сургуулиас арай жоохон даруухан юм уу? За орчим үргээд видео мэрс янзын гоё харагдчих. Янзын гоё харагдчих байна да. Би яг хуралтай одоохондоо таараагүй л тэгж байгаа хурал хийцээ болох юм бас нэг суугаад үтчихвэл гоё юм болов уу гэд бодож байна. За. Энэ бас ингэ хадаг аваад тэгээд хадгаа өргөж болно. Би өчигдөр өргөцсөн болохоор өнөө шууд мөрөглө хийцгээе. За тэгээд бурхан багш бүх шүтэнүүд нь байгаа. За ажил ус эрүүл мэнд бүх зүйлээ сайхан даатгаад бурхан багштай мөрөгчий. Бүх зүйл сайхан байх болтугай. За бүгд энэ амар гоё зул өргөцсөн байна. Ямар гоё бадамсан бэ. Талагшд хүмүүс хадаг өргөж байна. За энэ ингээд яг ертөнцийн зүгээр зүүн талынх нь бас сахиусны өргөө. Өнөөдөр хаацсан байна. Хаалттай байна. За өчигдөр би орцсон. Талагшгаа бүгд ордаас нь харъя. За энэ тацангийн одоо хан сүрүүд гэсэнийхээ суудлууд нь талагшийн за тэгэхэд хартна. Гомонгийн их сургууль. Та нарт таалагдчих гинөө. Амар гоё сэлүүхэн. Айгу олон хүн зэрэг ном хурах. Буруу ороод ирсэн. Буцаад явхаас. Эндээс ингэж энэ айгу гоё харагдаж шүү дээ. За энэгээр боллоо шээ. Ингээд та бүхэнд
энтгийн алдарт Гомон Дацан Лосол их сургууль гээд хоёрын танилцууллаа. За тэгээд маргааш далаагч мөрөгчүүд нөгөөдөр интерес нь гандан тэрний их сургууль арай эндээс хол зайтай тийм шиг байгаа. Тэгэхээр тийшээ явж бас үзэн тэгээ гоё бичлэг хийгээд айгуу дурсгалтай гоё үйл явдал болж байна. За нэг мөрөгчүүд тэгээд явнаа. За одоо өглөөний 10 өнгөрөөд 11 болох гэж байна. Тэгээд лам нарын одоо ном хаялцж байгаа харж болж байна. Нөгөө өглөө 2-2-ороо байсан бол одоо ингээ групп болчихсон сууж байна. Тэгээд гараа алгатаал нөгөө нэг нь асуулт тавиад нөгөөх нь хариулаад тэгээ мэтгэлцээд байгаа юм байна. Төвд хэл ойлгоцогч болоосаа гэж би бодож байна. Би одоо болохоор яг Гомон Дацангийн үүдэнд сууж байна. Модны доор энэ манго модны юм шиг байна. Навчийг харахаар мангоны мод юм шиг байна. Тэгээд миний артаас төвд хүмүүс суудсан. Тэгээ удахгүй одоо би хоол идэхээр явах гэж байна. Тэгээд энэ авд суугаад гоё нэг тийм нийтлэл пост бичмээр санагдаад тэгээ тэрийгэ боловсруулаад сууж ийн. Тэгэд бас надад нэг асуудал тулгарсан. Миний визний хугацаа 1 сарын 29-нд дуусж байгаа байхгүй. Тэгээ би амар мангаар шинэ виз аваад энтэг рүү ороод ирэхгүй. Нөгөө виз маань орсон хойно 30 90 хоног хүчнэтэй гэж ойлгонгуудаа виза шинээр аваагүй ороод ирсэн чинь буруутсан байна. Тэгээд сунгах хүсэлтэд явуулсан. Гэхдээ тэр 4-6 7 хоногт хариу өгдөг гэсэн. Тэгэхээр би ер нь 1 сарын 29-ноос өмнө энтгээс нэг удаа гараад тэгээ Сингапур юм уу, эсвэл Мальдив орох юм бэлээ. Тэгэхээр Шри-Ланка ч юм уу очиж үзэж байгаагүй газар руугаа 2 хоногор ч юм уу явчаад тэг би 1 сарын 29-нд болохоор Бангалор хотоос Варанаши руу нисэх дотоодын нислэгийн тикет авсан байхгүй юу. Тэгээд тийм учраас би заавал одоо буцаж 29-нд орж ирэх ёстой болцоод байдаг. Үгүй гэвэл тэр тикетээ одоо шууд өгүүлээд шууд одоо дараагийн юуруугаа Варанаш орохгүйгээр явж бас болно. Гэхдээ би одоохондоо яг шийдээгүй байгаа. Варанаш орж Сарнат энэ төр орох надад зорилго байгаа учраас би бол тикетээ өгүүлмээргүй байгаа. Тэгээ юутай ч гэсэн энтгээс хэлээр гарангуудаа шууд виз мэдүүлээд тэгээ уул нь бол визний хариу 1 өдрийн дотор л айгүй хурдан ирж тийм байлээ. Тэгэхээр минийх одоо яах нь те тэгээд гарахгүй бол одоо тэгэл бас 7 хоног хүлээж мүлээвэл өөр газраар ингээ явж байгаа төлөвлөгөөнд жоохон өөрчлөлт орох юм байлээ. Тэгээд төлцсөн байсан юмнууд за одоо дүүрч гээл тэгэл хаяхал юм байлээ. За энэ чойрын юу дуусч ийн одоо лам нар босоод одоо 1 2 3 хүртэл амардаг юм шиг байлээ. Тэгээд одоо хурлаа тараад явж ийн. Гомон Дацангийн Гомон Дацан биш ээ. Лосол гэдэг Дацангийн одоо сургуулийн кофе шопт нь ороод ирсэн байна. Тэгээд эднийх айгу нөгөө шинээр нэгдэд удааг болохоор хүн ихтэй юм байна. Тэгээд бас нөгөө кекнийхэн сонголт нь илүү өргөн. Тэгээд суудлаа олдохгүй ямар ч байсан би нэг хүний эмшээрээ олоо суудсан байж байна. За орчин нөхцөлийн та бүхэн хардаа энтгийн зэлүүд газар штэ. Тэгэхэд ийм гоё орчин бүрдүүлсэн. Тэгээд дандаа ламнаар сүсгтэй олон ингээ орж ирдэг. Тэгээд ламнаар ажилуулт юм байлээ. Одоо энэ ингээд улаан бүрэн бэлөө гэдэг лөө. Тэгээд зүгийн балтай, цагаан гаатай цайг ингээд авахд 130 рупи. 130 рупи чинь хэд юм бол? За байж байгаарэ. 5000 орчим юм уу? Тэгэхээр болж байгаа үстэй. Юмны үртэг айгүй хямдхан. Тэгээ төвдүүд ер нь ингээд пиг байна. Эднийх меню энтер нь айгүй гоё юм байлээ. Янз янзын гоё шейк, яг жимсний шейк энтер гарч мараад.
Тэгээд өнөөдөр болохоор айгуу гоё айлт очиж бууз ийцэн. Тэгээд баярлаа. Одоо тэр хүмүүс үзчихвэл өөрснийх нь нэр усыг хэлж болохгүй. Тэгээд яах ингээд яг нөгөө нэг бидний төсөөллийн ламнар тэгээ яг бодит ламнар хоёр шал өөр. Бид нар ингээд айгуу буруу юмыг ойлгодог гэдгийг би одоо ингээд яг орчинд нь ирээд ингээд мэдчихээн. Манай ламнар бол үнэхээр одоо ёс суртахуунтай. Тэгээ дээрэс нь айгуу сайхан сэтгэлтэй. Тэгээд бүр хитрхи сайхан сэтгэлтэй санаа зовмор тийм хүмүүс байдаг. Тэгээд ер нь ингээд би энэ дээрээ 3 хонж штэ. Тэгэхэд ингээд өглөөнөөс ахуулаад орой хүртэл ингээд ном тэ ер нь сайхан сэтгэлийг ингээд бясалгаад өөртөө дадуулах гад тэгээд хамаг амтны төлөө ингээд хичээгээд явж байгаа болохоор миний одоо тэр хүмүүсийг хүндлэх сэтгэл айгүй их төрсөн. Тэгээд яг одоо энэ бүхний шашин одоо юу гэдэг нь буддизмд орох дөнгөж одоо юу гэдэг нь хаалганд ойртох нэг шат нь бол аврал одуулах гэдэг юм байлээ. Тэгээд тэрний нэг нь болохоор угаасаа одоо хувраг дор мөргмүү гэдэг штэ. Тэгэхээр яг энэ ном эрдмийг одоо энэ сайхан сэтгэлийг дадуулаад их болсон 6 зүйл хамаг амтны төсний тулд ингээд хичээгээд явж байгаа энэ хүмүүсийг хүндлэх нь өөрөө хамгийн ихний одоо тэр бурхны шашинд орох үүднийх нь нэг шатн гэх юм уу. Тэгэхээр айгүй энэ ном эрдэмтэй энэ олон жил одоо хоёргоо сэтгэлээр номынхоо төлөө ингээд зүтгэж байгаа энэ мундаг хүмүүсийг хараад би үнэхээр их одоо бахархсан. Тэгээд айгүй ингээд нэг зүйлд тууштай яг өөрийн гэсэн одоо зорилгоо олцсон ийм мундаг хүмүүс байдаг юм байна гэж айгүй бахархах сэтгэл төрсөн. Тэгээ бас өөрийгөө айгүй их одоо чамлсан гэх юм уу илүү их ингээд сурах хэрэгтэй. Илүү тийм нэг ухаалаг мэрэгэн болох хэрэгтэй юм байна гэж би бодсон. Одоо юу гэдгийг илүү одоо амьдралын философи талаас ч юм уу тий ер нь бол ингээд хүнийг таних юмсыг одоо байгаагаар нь хүлээж авах гэдэг юм тий маш олон тийм буддизмын гой одоо хичээлүүд нь штэ. Тэгээ амьдралыг таних бидний одоо ер нь амьдрал чинь төсөөллөөр л их явдсан штэ тий нэг гойчилсан нэг төсөөллөөр ер нь тэгэхгүйгээр илүү их бодит байдлыг харах юм бол нөгөө сэтгэл хөдлөлч гэдэг юм уу тий сэтгэл одоо зовнилч гэдэг юм илүү багасах юм болов уу гэж бодсон. За амарлаг юм ярьсан уу? Тэр яах вэ? Цайгаа ууй. Тэгээд зүгээр энд ирээд гоё санагдаад айгу гоё орчин ингээд бүтээсэн байгаад айгу талархаад тийм гоё хүмүүстэй уулзаж нэг өдрийнх нь ч гэсэн амьдралыг ингэж өөрийн нүдээр харах энэ гоё хүмүүсийн одоо хийсэн хоолыг тий идэх энэ хүмүүсээс одоо яг сайхан сэтгэлийг хүртэх ийм нэг айгу буянтай сайхан ингээд байгаадаа л их талархаж байна. Тэгээд ямар ч байсан энд ирээд одоо нэг 7 хоног тэгээд Сэраруу бас би аваад нийтдээ ер нь яг энэ ламнарын сурдаг газар бол 10 хоног юм. Тэгээд энэ 10 хоногт өөртөө ядаж нэг ч гэсэн те зөв юмыг ингэж дадуулаад зөв сэтгэлийг дадуулаад буцъя гэж бодож байгаа. Тэр бол одоо миний хувьд энд ирсэн зорилго. Энд ирсэн бас нэг одоо зорилго маань биелэх юм аа. Тэгээ маргааш далайн агш дээр орчоод тэгээд би өөрийнхөө бичлэгний одоо ажлуудыг хийн. Тэгээ энэ бичлэгүүд угаасаа намайг одоо баг эндээс яваад баг 100 хавцаа би эдитлгээд оруулна. Тэгээ надад тусалсан хүн бүхэнд баярлалаа гэж хэлье. Одоо дахиад би хэд хоног хэлээ. Маргааш 17, 18, 19 гээд 20-нд Сэраруу явах вагонд суух учраас би нэг 4 хоног бол байх юм байна. Тэгээд өдөр бүрийг айгуу гоё үр бүтээлтэй өнгөрөөе гэж бодож байгаа. Маргаашнаас би сошиал дээрээ яг өмнөд энтгэгт ирсэн жижигхэн стори ч юм уу постнууд оруулна. Одоо болохоор далайн агш дээр маргааш орчоод би бас видеого хийх гэж байгаа. Тэгэхээр ер нь юм ч учиртай цагийн цагтаа гэдэг шигтэй. За тэгээ одоо гоё тортой идэ. Ямар ч гэсэн ихний одоо юуг нь хазалтаа хийгээд хий.
Гоё юм байна. Эднийхээс хоор гард юм билээ. Би юм цагаан гатай зүгийн малтай цайнд амар дуртай. Энтгэв дээрээ гадаа ямар ч халуун байсан би энийг уудаг. Эсвэл нөгөө юуг уудаг. Лемон сода билүү. Нөгөө давстай тэр их гоё.